За ер нь бол энэ манай байнгын хорооны аюулгүй байдлаа гадаад болгоны байнгын хорооны бас санаа зовоод энэ талаар ингээд тогтоол гаргаж байгаад бол бас талархалтай хандж байна. Монгол улсын хувьд бол за хуучин бол тээвэрлэгч орон гэж яригддаг байсан. Одоо бол тээвэрлэгч, хэрэглэгч юм орон болсон байгаа байхгүй юу? За айгуул бол одоо үйлдвэрлэгч болчих юм уу яах юм тэрийг мэдэхгүй байна. Тэгэхээр энэ дээр бид нар бас санаа зовох хэвээр асуудлын нэг үнэгүй болчиход байна. Гэхдээ бид хүн бол бас урьдчилж анхаарч энэ юмаа бол одоо ер нь юу болчлаа штэ. Тэгээ хаалттай малттай ярилцдаг энэ төр бол буруу юм байна. Бид нар одоо байгаль ямиг одоо ил тод ярьж ингэж явах шаардлагатай байдаг. Одоо энэ хэвлэлээр гарч байгаа нэг сошиалаар явж байгаа юм энэ хараад тахад бол тэр гар хөлөө ахуулж байгаа ийм бага насны хүүхдүүч байна. Олон одоо бас гэр бүлүүд энээс олж охирж байгаа юм байна. Бид нар бас хуулиач гэсэн бас авч үзэх шаардлагатай гэж үзэж байна. Тэгээ засгийн газар маань одоо яг ямар ажил хийгээд байна? Бүр одоо санаа зовоод байнгын хороо маань ийм тогтоол хийж байна, гаргаж байна. Гэтэл засгийн газар маань одоо ямар ажил хийгээд энэ дээр одоо юу хийгээд явж байна? Энийг бас нэг асуучмаар байгаа байхгүй юу? Засгийн газар байнгын хороо хоёр хамтраад ингээ ажиллаж байвал улсын их хурл ажиллаж байвал нин сайн. Бид нэр одоо байгаль аймаг байхгүй юм шиг ингээд тоохгүй өнгөрөөд байж болохгүй л дээ. За нөгөө талаар бол энэ өнөөдөр тэр шийтгэл авцсан хүмүүс маань одоо ямар байдлаар шийтгэдэг байна? Хэрэглэгчийн шийтгэдэг байна уу? Тэр одоо худалдан борлуулдаг хүмүүс нь ял аваад ингээд явчихад байна уу? Нөхцөл байдал яг ямар байна вэ? За нөгөө талаар бол одоо сүүлийн үед бас маш хямдхан тийм хар тамхи мансуур хуйцсан тийм төрлийн маш их орж ирж байна гэж байгаа. Энэ одоо бүр тийм хямдарсан байгаа юу? За одоо ерөөсөө энэ чинь нийгмийн ядуурл ажилгүйдэл энэ бүх юм дээр чинь л энэ их мансуур хэмжил ихсэж байгаа шүү дээ. Манай одоо энэ залуучууд бол үнэхээр бас ирээдүйн бүрхэг байна л да. Энэ авилга хэл хавууд энэ бүх юм чи одоо бүр одоо бүрхэгдсэн. Энэ ядуурлан ч гэсэн жилээс жилд ихссэн. Авилгал бас ихссэн. Ийм байхаар ч одоо энэ иргэд ч одоо юундаа ч итгэж найдах уу? Тэгээ хуулийн хэрэгжилт бол одоо хүн болгонд харилцан адилгүй тусдаг. Ийм байгаа талаар та бүхэн одоо судалгаа энэ төр юм байна уу? Энэ дээр бол бид нар бол өнгөцгөн ингээл тогтоол гаргаад явчихж байгаа. Яг уул унцээр энэ асуудал дээр бол ийм шийдвэр бол гаргаж чадахгүй байгаа шүү. Тэгэхээр дараагийнхаа юм дээр засгийн газартаа улсын хурлын тогтоол бол бүр үндсэн юмараа гаргаж явах хэрэгтэй гэж бодож байна. Одоохондоо бид нэр бас энэ тогтоолоо өнөөдрийн үед ингээ батлаа явах нь зүг бахаа л гэж бодож байна. За баярлалаа.